Үндсэн хуулийн цэцээс нэг одоо дээд шүүхийн тий ерөнхий шүүгчийг 6 жилээр нэг удаа томилдог байх нь үндсэн хууль зөрчсөн гэсэн өчигдөр тийм шийдвэр гаргачлаа шүү дээ. Энэ дээр та ямар байр суурь тийм. Одоо өөрөөр хэлбэл тэр ган зэрэг гэдэг хүн одоо дахиад самхагдах гээд байна л да тий. Өнөөдөр Монгол орон уг нь хууль шүүхтэй хуулийн тогтолцоотой орно. Африкт бол хуулийн тогтолцоо байхгүй учраас тэнд иргэний дайн болдог. Ягаад гэвэл Африкт хоёр хүн муудалцахад тэгэл хоёулаа хоёр тишээ талаад бөөрөө явдаг. Бие биенээ хараалах гэж явдаг. Монголд сайн ч муу ч хоёр хүн муудалцахад шүүхэд очиж ханддаг. Бид шүүхтээ итгэдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр энэ дуусчих шиг байна. Авилгалтай тэмцэх газар нь улс төрчдийн захиалгад улс төрийн аллагын байгууллага болчлоо гэж би ярьсан. Одоо цэц бусад энэ хууль шүүхийн байгууллагууд нь улс төрийн аллагын захиалгын байгууллага болж хувирж явах шиг байна да. Монголчууд мэндэ урд хурд таксиныхаа тоолуурыг хараад яваал гэдэг. Монгол орны маань шудраг ёсны таксины тоолуур эвдэрчлээ. Буцаад эргэжлээ. Энэ дээр мань мэтэн ганц нэг дугарнаа боорлуулаад, доромжлуулаад, гүтгүүлээ, дээрлэхүүлнэ. Тэр нь миний ажил. Гэхдээ чи бидний хүүхдүүд маш хүнд шудраг ёсгүй Монголд амьдрах вэ гэж би айж байна. Ер нь танай намын 50-аас дээш насны хүмүүсийг одоо ухаалах юм бол ерөнхийлөгч нэр дэвших боломжтой хүмүүсийг намжина гэж арчсан намын нэр бүхий гişүүд ярьлаа. Энэ ер нь хэр үнийн онцтой юм бэ? Би үнэн гэж итгэж байна. Би наадахсан тэгээд миний хувь хүнтэй холбоотой асуудал болчих учраас Монголын ард түмэн бодно зүгээр би үнэн гэж бодож байна. Та ерөнхийлөгч нэр дэвших үү? Наад чи одоо ер нь өөрийгөө цаазлуулах уугүй юу гэж асууж байгаатай адилхан асуулт болчиход байгаа шүү дээ. Зүгээр би бол 20 жилийн өмнө, 10 жилийн өмнө, 5 жилийн өмнө би Монголын ард түмнийг аврахад дандаа бэлэн байдаг. Би Монголын ард түмнийг аврах төлөвлөгөөтэй хүн. Надад план байдаг. Үүнийгээ би илэрхийлье.